нээлттэй нэгэн формоос эрхлэн хүргэдэг ярилцлагынхаа энэ дугаараар үндэсний баялагын сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэнд анхаарах асуудлуудын талаар ярилцахаар судлаач бориглыг урьж ирүүлээд байна. За 2024 оны 4-р сард үндэсний баялагын тухай сангийн тухай хууль ингээ батлагдсан. Тэгээ энэ сангийн гол зорилго болохоор ашиглажгийн бол дуусчдаг, эргэж нөхөгддөггүй энэ байгалийнхаа баялагийг яаж ирээдүйн хойч үедээ өнөө үеийнхаа иргэдэд шудраг хүртэх вэ? Тэрний хамт хөгжлийнхаа сорилтуудыг бид нэр одоо энэ баялагынхаа үр өгөөжийг ашиглаад яаж шийдвэрлэх вэ гэдэг ийм л үндсэн зорилготой хууль байгаа. Тэгэхээр энэ одоо сангийн зорилгын дагуу 3 үндсэн төрөлцсөн сан байгуулагдсан. За ирээдүйн сан бол 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хуримтлуулах чиглэлтэй. За хуримтлалын сан болохоор өнөө үеийнхаа иргэдэд энэ нийгмийн асуудлыг, амьдралынхаа асуудлыг шийдвэрлэхэд нь одоо мөнгө хуваарлах, дэмжлэг үзүүлэх зорилготой юм сан байгаа. За хөгжлийн сан болохоор энэ хөгжлийн томоохон одоо мега гэж яриад байгаа нийгмийн эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийн санхүүжилтийг гэдэг ийм 3 төрөлцсөн сан бол байгуулагдчихад ингээ явж байгаа. Гэхдээ өнгөрсөн түүхээ эргээ харах юм бол энэ байгалийн баялагийг зөв оновчтой ашиглахтай холбоотой анхны оролдлого бол биш ээ. 2017 онд нөгөө ирээдүйн сан байгуулагдсан. Тэгээ 2007 оноос эхлээд одоо хөгжлийн сан, тэ хүний хөгжил сан гэдэг олон ийм сангууд байгуулагдаад уул уурхайн одоо үр өгөөжийг иргэдэд хувь шиг хүртэгээл ингээ явсан. Нөгөө талаар засгийн газрын маш олон тусгай сангууд тэ нөгөө боловсролын зээлийн сан, хөгжлийн банк гэдэг одоо бусад ингээ ижил төстэй зорилготой, ижил төстэй үйл ажиллагаатай маш олон сангууд одоо зэрэгцэн ингээ явж байгаа. Тэгэхээр асуулт юу вэ гэхээр зэрэг ерөөсөө одоо энэ шинээр байгуулагдсан хуримтлалын сан болон хөгжлийн сан маань эдгээр сангуудаас яг юугаараа ялгаатай юм? Өнгөрсөн хугацаанд явж ирсэн энэ сангуудтай холбоотой одоо гашуун гэж бодж болох алдаа оноо энэ туршлага маань давтагдахгүй их баталгаа байгаа юу? Ялангуяа засаглал бие даасан байдал, хөрөнгөний удирдлагын менежмент, хяналт хариуцлага талаас одоо энэ шинэ хууль ямар одоо давуу талтай, ямар ялгаатай зохицуулалт оруулсан бэ гэдэг ийм олон асуулт одоо хүмүүсийн дунд бол байгаа. Тэгэхээр үндэсний баялагын сангийн тухай хууль батлагдсанаар та бол судалгаа хийсэн байгаа тийм. Тэгээ энэ судалгааныхаа үр дүнг танилцуулах. Ер нь нөгөө эхлээд энэ хоёр сан маань одоо засаглал бүтэц энэ юмны хувьд бол бусад засгийн газрын тусгай сангуудаас юугаар ялгаатай давуу талтай вэ? Үндэсний баялагын сангийн тухай хууль 24 оны 4 сард батлагдаа. За энэ хүртэл бол яг ярих юм бол 2016 оны 2 сард 1 сард ирээдүйн сангийн тухай хууль батлагдсанаас хойш нийтдээ бараг ингээд 9 жил болж иж ирээдүйн сангийн үйл ажиллагаа чинь ерөнхийдөө нэг юм эхлэлийн байдлаар тавигдлаа шүү дээ. За ингээд ерөнхийдөө 8-9 жилийн юм завсардлага гарсан. За гэтэл ирээдүйн сан чинь өөрөө Монгол улс үндэсний баялагын сантай болох 4-р удаагийн оролдлого юм. Яг ярих юм бол одоо гадаадын судлаачдын дунд тавьчихдаг тийм ээ. Энээс өмнө одоо үндэсний хөрөнгө оруулалтын сан, хүний хөгжил сан, төсвийн доктортой байдлын сан энэ чинь өөрөө юу гэж үздэг вэ гэхээр баялагын сангийн хэлбэрүүд гэж үзэж байгаа байхгүй. За ингээ явж өнөөдөр бид нар үндэсний баялагын сангийн тухай хууль бий болсон. За энэ хүртэлх өөрийнх нь түүх бол айгүй удаан явж ирлээ. Яг өөрөө чинь дараагийн асуултнууд дээр би бас тодорхой хариулт өгнө. Ямар учраас ирээдүйн сан одоо өөрөөр хэлбэл энэ баялагын сангийн үйл ажиллагаа ингэтлээ удсан бэ гэх тийм. За ер нь бол яг би бол одоо яг судлаач гэдэг нь бол ямар хүрээнд өгөхээр энэ сангууд дээр ажиллаж байсан хүмүүс яг зүгээр бусад сангийн талаарх туршлага тийм ээ энэ судалгааны хүрээнд олон улс гарч байгаа жишээ энэ бүхтийг харьцуулж үзлээ. За энэ хүрээд одоо бид нар энэ миний харж байгаа өнцгөр юу ярьж байгаа вэ гэхээр энэ судалгааны үр дүнд бол хэд хэдэн зүйл тодорч байгааг хамгийн ихнийх нь бол нэгдүгээр одоо хөрөнгө оруулалтын сан, хуримтлалын сан, энэ хуримтлалын сан, хөгжлийн сан хоёр маань яг ярих юм бол үндэсний хөрөнгө оруулалтын үндэсний баялагын сан мөн үү биш ээ. Энэ бол яг одоо олон улсын ангиллаар 2000 оноос хойш гарч байгаа тийм дэлхийн нийтэд гарч байгаа тийм хандлага байгаа юм байна. Стратегийн хөрөнгө оруулалтын сан гэж. Стратегийн хөрөнгө оруулалтын сан яадаг вэ гэхээр богино хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг. Яг баялагын сан бол урт удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Нөгөө дэтгэр юм те. Одоо ирээдүйд бий болох хуримтлал гэдэг чинь нөгөө хөрөнгө оруулалтын далаач буюу одоо horizon гэж яриад байгаа investment horizon. Хөрөнгө оруулалтын далаачийн хугацаа нь одоо 15-20-оос дээш жил байх ч та. Гэтэл бол ийм сангууд бол стратегийн хөрөнгө оруулалтын сангууд яадаг вэ гэхээр өөрөө богино хугацаатай хийдэг. Хамгийн гол нь энэ өгөхлөр тэр дабл мандат буюу 2 давхар зорилготой. 2 зорилго, 2-оос дээш зорилготой. За жишээлбэл одоо
сангууд ерөнхийдөө ямар зорилго болдог вэ гэхээр нэгдүгээр санд хоригдлол үүсэх, хоёрдугаар зорилго бол нийгэм чигтээ үйл ажиллагаанууд тийм санхүүжүүлэх. За одоо манай дээр бол энэ хийж байгаа юм бол одоо хоригдлын сан байна шүү дээ. Хоригдлын сан бол яг чинь угаасаа хуулийн дээрээ заасан байгаа. Эрүүл мэнд, боловсрол, орон сууц яг гол. Энэ гурван чиглэл дээр хөрөнгө оруулалт хийнэ гэдэг угаасаа хуулиараа оруулсан тийм. Тэгэхээр энэ чинь нийгэм чигтээ асуудал. Хөгжлийн сан бол ойлгомжтой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ гэдэг. Энэ давхар зорилттой. Гэхдээ энэ сан чинь өөрөө үндэсний баялагын сангийн тухай хууль дотроо энэ бол аривжуулахтай хоригдлуулах үүрэг нь байгаа. Аривжуулах, хоригдлуулах үүрэг бол яг ярих юм бол ирээдүйн сан дээр өртнөл байж байгаа шүү дээ. Тэгэхээр ирээдүйн сангаас ялгаатай нэг хэсэг нь бол энэ давхар үүрэг зорилго авч чадж байгаа. За энэ агуулгаараа бол би энийг бол юу гэж төгсөж чинь юу гэхээр энэ бол стратегийн хөрөнгө оруулалтын сан юм аа. Тэгэхээр бол бид нэр цаашдаа энэ дээр бол одоо хуулийн дээр тэгж наривч тусгаагүй ч гэсэн цаашдаа мэргэжлийн хүрээнд бодлого гаргаж байгаа хүрээнд бол ингэж ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм болов уу гэж харж байна. За бус сангуудаас ямар ялгаатай байх юм бэ гэдэг дээр бол одоо маш том асуудал гарч байна. Энэ одоо бус сангуудаас ялгаатай байж чадахгүй бол өмнөх сангуудын алдааг татах юм бол энэ засгийн газрын тусгай зориултын одоо 26 сан байгаа тийм 27 28 дугаар сан болоод явна. Ингээл нөгөө өмнө гардаг байсан нөгөө асуудлууд нөгөө шамшигдуулалтын асуудлууд буруу зуруу зарцуулсан асуудал тийм ээ. Авилгын асуудал тэгэл одоо ингээд энэ асуудлууд одоо бидний хамгийн сайн мэдэх юм жидүү гэдэг нэг жижиг дунд үйлдвэрийн сангийн асуудлыг өгч шүү дээ. Энэ мэтчлэг юм алдаанууд бол ингээд тавтдаг. Энэ юун дээр хамгийн их асуудал үүсдэг вэ гэхээр засаглал дээр үүсэж байгаа. Улс орнуудад бол ер нь одоо энэ иймэрхүү төрлийн сангуудыг барьдаг ерөнхий нэг юм зарчим гэж яригдаад байгаа. Сантьягогийн зарчим гэдэг. Энэ Сантьягогийн зарчим бол анх 2008-9 онд гарсан 16 оноос эхлээд энэ олон улсын баялагын сангууд мөрдөж эхэлсэн. Гэхдээ энэ бол юу гэхээр яг ингэж тэгж явах гэсэн тийм наривчилсан ийм гарын хадлага дүрэн биш. Ягаад тэгэхээр улс оронд чинь өөрөөрийнхөө бодлого, хөгжлийн бодлоготой зохицуулаад янз янзын хэлбэрээр сангаа авч явж байгаа. Энэ бол тэр улсын өөрийнх нь хөгжлийн бодлого, тогтсон хууль, үндсэн хууль нь яаж хийгдэв тийм ээ? Эдийн засгийн ямар чиг зорилготой энэ гэх мэтлэн олон асуудлаас хамаарат өөр байна. Гэлээ гэхдээ гол нийтлэг энэ дээр ярьж байгаа юм хэдийн ярьж байгаа засаглал, ил тод байдал, тайлагнал, бие даасан байдал, улс төрөөс хөндөй байдал, авилгаас хол байх тийм ээ. За тэгээд тэр одоо тайлагнал, ил тод байдал гэдэг бол хамгийн чухал. Тэгээ энэ сангууд дээр өнөөдөр одоо хэмжээний мөнгө төвлөрөх нэ. За одоо 25 онд би ингээд хэл мэдээлэл хэрэгслээс гарсан мэдээ тоог ингээд харж байхад бол ерөнхийдөө 25 он одоо $3 их найд төгрөг энэ сан төвлөрөх юм тийм ээ. За нийтдээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ мөнгөний төвлөрөлтийг одоо бид нар юу гэж үзэж байгаа юм. Түрүүн бол яг сангийн яамны ажилтан ярьжсэн тийм ээ. Юу гэхээр одоо 3.2 их найд төгрөг нь Монгол банкн дээр нөгөө Монгол банк өөрөө тэр хөрөнгө бүрдүүлэх өсгөх тэр ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тэр агуулгаараа гэрээлээ тэр Монгол банк тэрийг хийж байгаа. Яг өнөөдрийн төвшөнд ирээдүйн сан корпорац байгууллагатай байгаа шүү дээ. Монгол банк тэрнийг явж байгаа. Тэгээ гол ярианд буцаад ороход энэ дээр одоо хамгийн гол нь засаглал, удирдлага, олон нийтийн хяналт. Энийг нэг яаралтай бий болгохгүй бол өнөөдөр яг энэ үндэсний баялагын сангийн тухай хуулийн дээр юу гэж байгаа вэ гэхээр ерөөсөө харьяа яамд нь энийг хариуцаал явж байгаа. Энэ дотор олон нийтийн оролцоо хаалга одоо төлөөлөл удирдах зөвлөл байгуулагдсангүй гол яриад байгаа юм ч одоо хоёр шат бүхий тийм удирдлагын тогтолцоо гэж ярьдаг. Засаглал нэг өөр, удирдлага нэг өөр тийм ээ. Тэгээ засаглалны ахуйд хөрөнгөө удирдах нэг өөр тийм ээ. Засаглах нэг өөр. Засаглагдахад ч бид нар юу яриад байна вэ гэхээр нөгөө төлөөлөл удирдах зөвлөл шийд гаргах шиг гарсан шийдийн дагуу хөрөнгөг удирдах асуудал тусдаа тийм ээ. Хоёул ингээ яамн дээр барьсан сууж байгаа. За ингээд энэ дээр ч одоо өөр энэс гадна хөрөнгө төвлөрүүлэхээс гадна хөрөнгө зарцуулах гэдэг маш том асуудал байна. Энэ бол өөрөө энэ засаглал удирдлагын асуудал бий болоог байхад одоо ингээд эхлээд явах юм бол нэлээд эдрээд асуудлууд тавигдах тийм эрсдэл байна гэж харж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө таны судалгаагаар болохоор зэрэг одоо манай баялагын сангийн төрөлцсөн 3 сангаас ирээдүйн сангаас бусад нөгөө 2 хоригдлын болон хөгжлийн сан нь бол сонгодог утгаараа баялагын одоо сан биш байна, стратегийн хөрөнгө оруулалтын сан байна гэдэг чинь. Гэхдээ гол юм нь юу вэ гэхлээр зэрэг аль төрлийн баялагын сан байна уу, стратегийн хөрөнгө оруулалтын сан байна уу, байх хэсгээс үйл ялгараад хамаарат одоо энэ төрлийн сангуудад тавьдаг нийтлэг шаардлага бол төрөөс тусдаа байх, төр шийдвэр үйл ажиллагаанд нь бол шууд оролцохгүй байх, тусдаа нэгдсэн удирдлага, бие даасан удирдлагатай байх, хөрөнгөний менежмент нь зөв байх, ил тод байдал хариуцлага гэсэн энэ бол шаардлагуудыг тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр сая бол нөгөө нэг
энэ хоёр сангийн сая удирдлага засаглалын бүтц тогтолцооны талаар бол энэ одоо зарчим шаардлагуудад нийцгүй байна гэсэн ингээд үйл гарчлаа. Энэтэй холбоотой яг ямар бодиттой эрсдэл байна гэж харж байгаа. Гэхдээ яг ер нь бол яг нийлэхэд бол төр оролцохгүй байна гэж байхгүй л дээ. Гурван сан дээр бол гурван төр энэ угаасаа ард түмний одоо баялаг, газрын баялагаас газрын баялагын олборлолт тос бий болж байгаа орлогоос бүрдүүлж байгаа шүү дээ. Гуруулаа тийм ээ. Ирээдүйн сан бол төсвийн доктортой байдлын сан орон нутгийн хөгжлийн санд ам наатын тодорхой хувийг шийдвүлээд үлдэх хэсгийн 65%. Нөгөөх нь бол төрийн өмч аж ахуйн нэгжийн ногдол ашигын тодорхой хувь тийм ээ. Нөгөөх нь бол одоо гол хөгжлийн сан бол эрдэс баялагын гол нэр төрлийн эрдэс баялагын үнийн өсөлтөөс хамаарсан одоо өсөлтийн 50% байх нь ерөнхий утга нь бол тэр шүү дээ. Тэгээ гуруула байгалийн нөөц хөлгөөс. Энэ дээр бол төрийн оролцоо байгаа. Гэхдээ төрийн оролцоо бол ямар төвшөнд байх ёстой, ямар төвшөнд байхгүй вэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй л дээ. Ер нь яг хөө ирээдүйн сан дээр бол энэ засаглалын асуудал, удирдлагын асуудал ирээдүйн сангийн хууль дээр маш сайн тусгаж өгсөн юм. За миний зүгээр судлаачийн зүгээр харж байхад бол ирээдүйн сан дээр суулгаж өгсөн энэ засаглал удирдлагын энэ тогтолцоо энэ ерөнхий хийсэн зохицуултыг энэ хоёр сан дээр тавьж өгмөр байгаа. Одоо бол энэ хоёр сан чинь ерөөсөө үндэсний баялагын сангийн тухай бол засгийн газрын тусгай зориулалтын сангийн тухай хоёр л зохицуулах гэж байгаа байхгүй. Тусдаа тийм байхгүй. Тэгэхээр ирээдүйн сан чинь энэ хоёр хууль дээр нэмээд ирээдүйн сангийн тухай хууль байж байгаа байхгүй. Илүү их нарийн зохицуулсан. Тэгэхээр яг гол юм энэ дээр юу үүсэх вэ гэхээр эргээд яг сангууд ирээдүйн сан шиг юм наривчсан зохицуул байхгүй хэрнээ. Төр энэ рүү одоо бүх үйл ажиллагаанд нь оролцож бол үнэхээр болохгүй тийм ээ. Яг ерөнхийдөө сангуудын санаа чинь бол мандат гэдэг хөрөнгө оруулалтын мандат гэж байна. Тэр чинь юу вэ гэхээр сангийн эзэн засгийн газар да манай дээр бол одоо засгийн газрын ерөнхий сайд дээр чинь одоо ирээдүйн сан дээр төлөвлөж энэ дээр нэмээд энэ хоёр сангийн чинь бол засгийн газар кабинет хэдэн барьж байгаа шүү дээ. Хоригдлын сан, хөгжлийн сан хоёр чинь тийм. Тэгээд тэр үйл ажиллагаа одоо үйл ажиллагааг нь ерөнхийд нь удирдах байгаа харьяа яамд нь тэр энэ мандатаа өгдөг тийм. Өөрөлдлийн эзэмшигч чинь. За би одоо энэ хөрөнгөн дээр чинь ийм хэмжээний хөрөнгө оруулалт их усүр татна. Энэ их усүр татсан их усүр дээр миний тавьсан шаардлагын дагуу ийм хөрөнгөнд хөрөнгө оруулаарай. Иймэрхүү хэмжээний өгөөж гаргах шүү. Гэт энэ захиалгын дагуу тэр корпорац нь өөрөө ажиллах хэрэгтэй. Ирээдүйн сандаа ирээдүйн корпорац. За хоригдлын сандаар одоо энэ хоригдлын хөгжил хоёр дээр бол одоохондоо байхгүй зүгээр. Миний харж байгаа өнцгөр бол хоёулын дээр нас тийм тусдаа корпорацууд байх хэрэгтэй. Тэгээд тэр мандатын дагуу хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг боловсруулаад бид нэр юм хийнэ гэдэг. Тэгээд хөрөнгөний зах зээлээр хандна тийм ээ. Энэ агуулгаараа яг тэр нэгэнтээ мандатаа өгсөн бол гадна байдаг жишгээр бол засгийн газар тэр өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог юм. Ихэнх одоо тэр сангууд бол яаж юм гэхээр гадны тэр мэрэгжлийн баг хүмүүсийг хөлсөж аваад ажиллаулдаг. Зарим нь бол хувь хүмүүс ирж ажиллаж байна, зарим нь бол тэр компаниар гэрээлээд явчих чинь тийм. Манай хувьд бол одоо энэ туршлага алга. Тэгээ манай хувьд одоо ирээдүйн сангийн тухай батлагдсанаас хойш олон бүтцийн асуудлууд нь хийгдээгүй одоо тэрний төвшөлөхөөр төлөөлөл өдөртсөн байхгүй. Корпорац өөрөө байгуулагдаагүй байгаа тийм ээ. Ерөнхий сайдын дээр гэхтэл одоо хоёр аль байх ёстой зөвлөх баг байх ёстой. За дээр нэмээд одоо тэр ерөнхий сайд зөвлөгөө өгдөг хяналтын баг байх ёстой 5 хүнтэй. Ийм олон бүтц залинж байгуулагдаагүй. Гэлээхтэй яг процессыг хурцлахын тулд одоогийн авч байгаа арга хэмжээ нь юу гэхээр ерөнхийдөө Чилийн туршлагыг авч яана л та тэрний юу гэхээр Төв банк нь өөрөө энэ хөрөнгөл хийх тийм ээ. За хөрөнгөлийн үйл ажиллагааг хариуц хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг голлон хийдэг энэ аргыг авч явж байгаа. Тэгээд энэ арга нь бол одоо юу гэдэг нь яг өнөөгийн нөхцөлд бол тохирсон арга. Гэхдээ эргээд энэ дээр бол яг жинхэнэ утгаараа авах юм бол таны түрүүний асуусан шиг төрийн оролцоо бол энэ дээр ер нь мандатаа өгсөл бол тэгээд олдох хэрэгтэй. Тэгэхээр ирээдүйн сангийн өнгөрсөн хугацааны түүхийг ингээ харах юм бол нийгмийн шинжтэй, төсвийн шинжтэй зарцуулалт уг нь хийх ёсгүй сан тийм. Нөгөө ковидын үед бол маш их олон зарцуулалтуудыг ирээдүйн сангаар дамжуулаад хийсэн. Тэгээ өөрөглөн бол нөгөө төрийн өмчт компаниудаас бас хөрөнгө төлөвлөлээд ингээд нийгмийн шинжтэй зарцуулалтуудыг хийсэн байгаа. Тэгэхээр яг энэ тэр чинь нөгөө хуулиараа бол хориотой байдаг. За сүүлд хуульд нөгөө нэг дагаж мөрдөх журмын тухай хуулиар нэмэлт өөрчлөлт оруулаад одоо хуулийн үндсэн зорилгоос гажуудын зохицуулалтууд орж ирээд зөрүүл төсвийн зарцуулалтыг явуулж ижил гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ эрсдэл энэ хоёр сан дээр хаагдсан уу? Баялагын сан маань өөрөө баян байж зорилготой хүрнэ. Тэгээ баялагын сан баян байх тухай асуудал бол манай нөгөө
төрийн өмчит компаниуд өөрөө өөр ашигтай одоо байж чадахгүй юу гэдэг юм асуудал болчихлоо. Тэгээ өөр ашиг нь ярихаар өөрөө төрийн өмчит компанид засаглал нь хэр байх вэ? Төр шийдвэр үйл ажиллагаанд нь шууд оролцож байна уу? Сая Эрдэнэтээс мөнгө татдаг шиг одоо гинт төсвийн шинжтэй зарцуулалтуудыг төрийн өмчит компаниудаас хийгээд ингэ явах юм бол нөгөө баялагын сандаа төвлөрүүлэх орлого маань багасаал явна шүү дээ тий. Тэгээ энэ бол бас дараа. За тэгэхээр ирээдүйн өв сан бол хуримтлалын сан болон хөгжлийн сантай харьцуулахад засаглал удирдлагын хувьд бол харьцангуй бие даасан байхаар сайн наривчлсан зохицуулалттай байна. Гэхдээ 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжихгүй явж ирлээ гэж та ярьлаа шүү дээ. Тэгээ энд ямар шалтгаан байсан бэ? За яг 2016 оны 1 сард хууль батлагдсан ирээдүйн сангийн тухай хууль батлагдаад тэгээд түүний хэлсэнчлэн дундуур нь ковид орж ирээд тэгээд ирээдүйн сан корпорац байгуулах хэрэгтэй болсон байгуулав. За ер нь бол яг энэ судалгаагаар би ингээ харж чад нэг үндсэн 4 том шалтгаан байгаа болов уу гэж харж байна. Ер нь шалтгаан яагаад байсан бэ? Нэгдүгürt бол юу гэхээр манай одоо олон улсын байгууллагуудтай уулзахад нэг юм хэлдэг байсан. Танай гадаад зээлийн чинь хүү тийм ээ. Одоо гаднаас ямар нэгэн зээл гадаад улсаас зээл ав. Тэр зээлийн хүү чинь дотоодод байгаа энэ өөрийнхөө мөнгийг гадны зах зээлд байршуулах болох өгөөжөөс хамаагүй өндөрөө. За тэр үед бол ярьж шин юу гэхээр өгөөжийн дундаж хувь одоо $100 гişэлийг гадны хөрөнгө оруулалтын компанид өгөөд ирээдүйн сангаасаа тийм ээ. Өгөөж авлаа гэхэд 4% өгөөжтэй байхгүй жилд. Гэтэл би $100 зээл гаднаас авлаа гэхэд 10-аас дээш хүүтэй. Тэгэхээр нэг 14-20-ын зөрүүчний 6% байгаа ч. Тэгэхээр гадны өгдөг зөвлөхүүдийн зөвлөгөө бол энэ тохиолдолд та нар хоримтлуулах шаардлагагүй. Яагаад гэвэл дотоодын хэрэгцээ ч байна. Дотоодын хэрэгцээг нөхөд илүү гарч байгаа л хоримтлуулж болно. Тэгэхээр нөгөө талаар нөгөө юу засгийн газрын гадаадын үр зээлийг багасгахгүй болвол тэр нөгөө гадны зах зээл дээр байгаа хөрөнгө оруулалтын хэрэгслүүд худалдаж аваад үр ашиг багтаа гэсэн үг үү? Тий. Одоо өөрөөр хэлбэл юу л байгаа байхгүй. Гадагшаа дотоод чинь ийм өндөр хэрэгцээ байхад та нар яах гэж юу байх гэдэг юм бэ? Гадагшны хөрөнгө тий? Гадагшны хөрөнгө гаргаад тэнд ингээд хамаагүй бага өгөөжтэй хөрөнгө байршуулах гэдэг юм бэ гэдэг асуулт тавьдаг байсан. Энэ бол нэг талтаа бол шахав яг макро утгаараа байж болох тайлбар. Тийм нэг юм тайлбар байсан. Учираас ерөн жоохон тийм тэн дээр ерөнхийдөө тийм татгалзсан байна. Тэгэхээр таны баталсан хөрөнгө оруулалтын бодлогын баримтч нь болохоор зэрэг саяны тэр нөгөө таны хэлээд байгаа хөрөнгө оруулалтын стратеги мандатын бодлого хоёр тэрийг оруулахгүй юу? Тэрийг оруулахгүй. Яг энийг бол зүгээр би харахад бол ирээдүйн сангийн хөрөнгө оруулалтын бодлогын баримтчгийн үндэсний баялагын сангийн тухай хуулиар явуулсан байна. Тэгэхээр энэ ирээдүйн сан дээр бол бас одоо зохицуулагдаагүй байх гэдэг заалт орж ирсэн байна. Аглигтэй хэлхийл юм байна гэж харж байгаа. За нөгөө хоёр сан дээр одоо юу их ёстой вэ гэдэг. Нин дээр одоо энэ дээр бол одоо хоримтлалын болон хөгжлийн сангийн засаглал удирдлага хяналтын тогтолцоог боловсронгуй болгох. За одоо хамгийн түрүүний бас ярьсанчлан дахиад ярих. Их хэмжээний хөрөнгө мөнгө орж ирээд зарцуулагдахаас өмнө хяналтын тогтолцоо тийм ээ тайлагнлын тогтолцоо, ил тод байдлын тогтолцоог яарал хангах хэрэгтэй. Одоо олонний оролцуулсан, мэргэжлийн хүмүүс оролцуулсан яг ирээдүйн сангийн удирдлагатай төстэй хоёр шатны удирдлага байгуулж болно. Ингэхгүй бол одоо засгийн газрын тусгай зориултын дээр 20 хэдэн сангийн үргэлжил болох магадлал өндөртэй байгаа. Тэр засаглал удирдлагын хоёр шаттай институт гэж яриад байгаа чинь засаглал нь тусдаа институт өөрөлдөл тэр нөгөө удирдлагын тусдаа байна гэж агуулах хэрэгтэй. Засаглалын дээрээ та яг удирдлага явуулахдаа хоорондоо хамаардаггүй. Өнөөдөр чинь бол хоёулын нэг газар барьчаа сууж байгаа шүү дээ. За тэр ил тод байдал хяналтын сул орон зайг нөхөх гэдэг. Одоо яг ярьсан нэг яам дараа болохоор одоо энэ хэмжээ ганж байхгүй. Тэ бодвол одоо үндэсний аудитын газрын удаа хянах байлгүй тэ. Гэхдээ одоо үндэсний аудитын газар хянлаа гэж энэ чинь засгийн байгууллага хянах гэдэг чинь тийм байхгүй шүү дээ. Тэгээ яг одоо үндэсний аудитын газар юуг нь хянах вэ? Миний бодлоор бол одоо үндэсний баялагын сангийн төрөлцсөн сангууд болох ирээдүйн өв сан, хоримтлалын сан, хөгжлийн сангууд одоо үндсэн зорилгодоо хүрч чадахгүй юу гэдэг нь түүний удирдлага, засаглалын бүтэц тогтолцоо, ил тод байдал, хяналттай хариуцлагаас ингээд шууд хамаарах нэ. Тэгэхээр энэ дээр бол эрсдэлтэй юмнууд бол байгаа юм байна. Тэгэхээр судалгааны одоо үндсэн дээр судлаач маань энэ ялангуяа шинээр байгуулагдсан хоёр сангуудаас томоохон зарцуулалт хийх юм нь бол ирээдүйн өв сангийн тухай хуультай адилхан одоо ийм засаглалын удирдлагын бүтэц тогтолцоог одоо бий болгох
нэн даруй одоо бий болгох шаардлагатай гэсэн ийм ерөнхий зөвлөмжийг бол өгж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн оргил судлаачийн хийсэн үндэсний баялагын сангийн тухай хууль түүний хэрэгжилтэнд анхаарах асуудлууд эрсдэл ба бодлогын шийдэл гэдэг судалгааны тайланг манай нээлттэй нэгэн форумын захин хуудаснаас хүлээн авч үзээрэй. Ингээд сонирхолтой ярилцлага өгсөн одоо оргил судлаачтай талархал илэрхийлье.